Юу цан залуусаа би юм байна. За энэ удаагийн Python-ийн хичээлээр хэдүүлээ dictionary үзэх болно. За бид өмнөх хичээлдэр болохоор if statement-ийн талаар үзсэн. За тэгэхээр dictionary үзэхэд яг одоо тохирно гэж бодож байна. За тэгэхээр бид dictionary гэж яг юу болохыг хэдүүлээ тавч ярьцгаая. За бид list-ийг үзчихтэй те жишээлбэл дотроос гэдэг нэртэй хувьсагч маань дотроо хэд элементтэй C, C++, тэгээд Python гэх мэтчлэн. Тэгэхээр дотроосын маань тэгдэх индекс C, за хоёр дахь индекс маань Python гэх мэтчлэн ингээд бид нар ханддаг байсан бол хандах нь одоо хүнд жоохон төвөгтэй байсан бол одоо dictionary маань тухайн нэрээр нь хандах боломжтой гэсэн үг. Тэгэхээр би энэ дотор name гэдэг нэртэй дотроосын name нь C за жишээлбэл нэг энэ болохоор ийм гэх мэтчлэнгээр өөрөөр хэлбэл K болон K value-гаар хандах боломжтой гэсэн үг. Тэгэхээр за би та бүхэн зөвхөн жишээ аваад үзсэн илүү найдвартай байх гэж бодож байна. За бидэнд жишээлбэл Euler гэдэг нэртэй хувьсагч байна. За энэ болохоор dictionary зарлахад хэдүүл угалзан халт авна. За бид угалзан халтыг болохоор set дээр үзэжсэн. Тэгэхээр угалзан халт бичээд би name гэдэг нэртэй хувьсагч Euler-ны name гэдэг нэртэй хувьсагч нь би үүн дээр бимбаг өгчээ. За дараа нь болохоор tutorial гэдэг нэртэй хувьсагч маань за би Python гэдэг өгчээ. За тэгэхээр та бүхэн анзаарч ивэл одоо энэ K гэсэн үг Euler-ны K буюу түлхүүр үг нь энэ болохоор утган гэсэн үг. Тэгэхээр энэ хувьсагч маань дотроо дахиад нэг хувьсагч агуулж байгаа л гэсэн үг. Тэгэхээр Euler-ны name нь бимба дотроо нь Python гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө энэ хоёр энэ нэгдэх индекс үгүй нэг тэгдэг индекс энэ болохоор нэгдэх индекс гэсэндээ ерөөсөө ялгаахгүй. Хэдүүлээ нэгдэх индекс гэж хандах орон зүгээр л name гэж бичиж хандж чинь нэгдэх индекс гэхийн оронд дотроо л хандчихна гэсэн үг. За би жишээлбэл print Euler гэж хэвлэх юм бол манайхаар ингэж хэвлэж чинь. За хэрвээ би дөрвөлжин халт аваад тэгдэх индекс гэхгүйгээр би name гэж бичих юм бол манайхаар bimbag хэвлэж байгаа гэсэн үг. Ерөнхийдөө хүнд бол маш ойлгомжтой бид нар тэгдэх индекс, нэгдэх индекс хоёрыг хаана юу байгааг нь бол ер нь бол бод датан дээр үзэх тэгэхээр баг зэрэг хэцүү шээ гэх юм болохоор ингээд бичээд илүү амар. За ихтэй dictionary болохоор нэг иймэрхүү зорилго дээр бас ашигладаг. За жишээлбэл би та бүхэн эндээс харахад баг зэрэг төвхтэй харагдаж магадгүй. Тийм болохоор ер нь dictionary-г иймэрхүү байдалтай бичвэл илүү тохиромжтой байдаг. За ингээд за нэг иймэрхүү ингээд та бүхэн арай илүү ойлгомжтой харагдаж байгаа гэж найдаж байна. Тэгэхээр одоо би dictionary маань зөвхөн тэмдэгтмөр авах шаардлагагүй. Би tutorial гэдэг нэртэй өсөөр tutorials болгоод би үүн дээр листийг өгчээ. За жишээлбэл би энэ дээр дөрвөлжин халт аваад энэ манахаар list гэсэн үг. Тэгэхээр би Python, C, C++, тэгээд Java за магадгүй network ч юм те нэг иймэрхүү. Тэгэхээр Euler-ны tutorials гэдэг нэртэй хувьсагч маань өөрөө list гэсэн үг. За би жишээлбэл print Euler-ны tutorials гэдэг авчий. За би үүнийг мэдээж string болгох ёстой. Тэгвэл манайхаар Python, C, C++, Java гэх мэтлээ. За би tutorials гэдэг нэртэй хувьсагчийн зөвхөн Python авахыг хүсвэл би үүний ардаас тэгдэх индекс гэж бичиж болно. Тийм бод Python. За би жишээлбэл Java-г авахын тулд тэг 1 2 3 гэх мэтлээ явсаар 3 дахь индекс буюу Java. За ерөөдөө dictionary-гийн нэг хэлбэр жишээл нэг иймэрхүү байлаа. Хэдүүл одоо dictionary дээр ихэвчлэн ажилладаг функцүүдийн талаар үзье. За би жишээлбэл Euler-ны get name гэж бичих юм бол манайхаар bimba гэж хэлнэ. Хэлнэ энэ яг үүнтэй ижилхэн гэсэн үг шүү дээ. Euler-ны за магадгүй ингэ биччихэ. Name. Ингэсэн тохиолдол яг ялгаагүй. Гэхдээ ерөнхийдөө функцээр нь ингэж хандаад авчих болно. Эсвэл зүгээр шууд түлхүүр үгээр нь авчна. Гэхдээ миний хувьд болохоор нэг иймэрхүү функц бичээ араас нь ингэхгүй шууд түлхүүр үгээр нь ханддаг. Гэхдээ би та бүхнийг мэдгэд илүүдгүй гэж хэлж байна. Гэсэн утгаар за би дараа нь dictionary дээр ямар функц ажлыг харахын тулд хэдүүлээ тэр гэж харчиж байгаа. За би үүнээс харах юм бол copy from case get items case bob тэгээд бидний сая харсан git гэдэг функц маань энэ. Тэгэхээр та бүхэн магадгүй items case тэгээд values гэдэг утгуудыг функцүүдийг нэлээх бичиж харнах. Тэгэхээр би жишээ болгож харуулъя. За хамгийн эхлээд Euler-ны items гэдэг нэртэй функц байна. За энэ болохоор доторх байгаа бүх k-г value-таа хэвлэн гэсэн үг. Тэгэхээр name гэдэг нэртэй k байна.
түүний ард бямба гэдэг value байгаа гэсэн үг. Тэгэхээр дараа нь болохоор дотроос тэгээд дотор нь list. Тэгэхээр та бүхэн анзаарч байвал энэ өөрөө tuple байгаад өөрөөр хэлбэл tuple-ийг буцааж байгаа гэсэн үг. Тэгэхээр items гэвэл k болон value-г хоёулын авна гэж ойлгочих болно. За дараагийн нэг зүйл болохоор зөвхөн та бүхэн k-г авахыг хүсвэл name дотроосыг авахыг хүсвэл case гэж бичиж болно. Тийм бол та бүхэн name болон дотроосыг авч байгаа гэсэн үг. За дараагийн нэг функцээс нь тэр нь болохоор values буюу манайхаар яг нэр шигээ value-г авна гэсэн үг. Тэгэхээр хамгийн ихний value бямба, дараагийн value нь манайхаар дотроосын list утгууд байна гэсэн үг. За би жишээлбэл дахиад нэг зүйл өөрчилж болно. За би жишээл Euler-ны name нь тэнцүү. За би bamb 70 болгочихъя. Тэгээд үүнийгээ хэвлэх юм бол за би үүнийг нэмгээ хэвлэх юм бол манайхаар ингээд шууд утгыг өөрчилж болно гэсэн үг. Тэгэхээр та бүхэн ерөөхдөө санааг нь ойлгосон багш найж байна. За аль эсвэл та бүхэн бүр нэг ийм функц байгаа. Del гэж яагаад устгах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Euler-ны name гэдэг k-г устгахыг хүсвэл шууд ингээд устгachж болно. Энэ яаж байгаа гэхээр ерөөхдөө энэ доторх dictionary-гээс энэ хүү k-г устгаж байгаа гэсэн үг. K-ийн value-таа устгаад манайхаар ганцхан k үлдэж байгаа буюу дотроос тэгээд түүний утгууд. Би нэг өмнө нөгөө ингээд бичих нь илүү амар гэсэн шүү дээ. Энэ дээр бас нэг ялгаатай зүйл байдаг. Хэрвээ би гитэр ингэж авлаа гэж бодъё л доо. Гитэр тэгэд бол адилхан үр дүн гаргажаас гитэр авсны нэг даваа тал нь би артталтанд дахиад нэг утга дамжуулаад хэрвээ энэ хүү k олдохгүй байх юм бол би not found ч юм уу нэг иймэрхүү утга явуулж болно. Тэгсэн тохиолдолд манайхаар хэрвээ энэ k олдохгүй байх юм бол энийг буцаана гэсэн үг. За би та бүхэнд тайлбарлах юм бол одоо би жишээл энэ олдохгүй not there гэдэг k-г явуулчих. Тэгвэл манайхаар not found гэж буцаана гэсэн үг. Хэрвээ би үүнийг авчих юм бол манайхаар алдаа зан яагаад гэвэл энэ хүү k энд Euler-ын дотор байхгүй байгаа гэсэн үг. За алдаа заахгүй шууд non буцааж байна. Тэгэхээр хэрвээ та бүхэн non-ыг яах юм бол зүгээр л ингэ бичиж болно гэсэн үг. Not found. За тэгэхээр хэдүүлээ бас нэгэн гайхалтай өглийн төрлийг үзлээ. Энэ болохоор dictionary байла. За миний бас нэг ашиглах туртай нэг усгчийн төрөл. За ерөөдөө та бүхэн нэг IT-гаар сурж байгаа, програмчлал сурж байгаа JSON гэж сонсож байсан байх. Эсвэл ирээд бол сонсох нь гарцаагүй. Тэгэхээр манай JSON дата маань өөрөө яг энэхүү dictionary байдлаа явдаг гэсэн үг. За зарим програмчлалын хэл дээр за ихэвчлэн C хэл дээр иймэрхүү dictionary-г болохоор map гэж ярьцдаг. За ерөөдөө ялгаагүй. Гэхдээ ихэнх програмчлал дээр dictionary гэж яригддаг гэсэн үг. За тэгэхээр та бүхэн хамгийн энгийн ойлголт dictionary-г ойлгосон байх гэж найдаж байна. Тэгээд дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.